Манай бол нэг хуудас гарамтай байхгүй юу? За хуудас гарамтай чи хэн бэ гэдэг асуултанд хариулна. За personal statement, supplement essay гэж хоёр төрлийн эссе бичдэг. Энийг яг ингээд арай жоохон бага ангийн хүүхдүүдэд тайлбарч хэлгээд хэдүүлээ их сургууль руу нэг мөрөөдлийн сургууль руу өргөдлөө явуулахад эссе бичдэг байхгүй юу? Одоо зохион бичлэг гэж ойлгож байна. За 650 хүүхдээ энэ эссе амархан уу хэцүү юу? Нэг хуудсанд багтааж өөрийгөө чи хэн бэ гэдгээ бичнэ. Хэцүү. Яагаад хэцүү юм бэ гэхээр Монголын боловсролд нэгдүгээр ангид миний гэр бүл гэж хамгийн түрүүнд зохион бичлэг бичүүлдэг. Би гэж нэг зохион бичлэг бичдэг байхгүй. Миний гэр бүл тэ манай гэр, миний найзууд, манай сургууль гэдэг дандаа гадагшаага эссе бичүүлсээр хагаад хүүхэд эргээд дотгошоогоо би хин юм бэ гэдээ асуухаар маш том хан мөрөгдөг. Хүүхдүүдээс маш их ингээд өөрөө олох тэр self discovery тий өөрийгөө олох тэр асуултуудыг асуулгаж явах хэрэгтэй. Чи хин бэ гэдэг энэ эссег бичих гэж байгаа учраас тэр хүүхдэд айгүй том ингээд бичих ур чадраас гадна дотгошоогоо өөрийгөө ойлгох тэр хан тулаад эхэлдэг. Амьдралдаа тэр асуултыг асууж үзээгүй ихэнх нь. Тэгэхээр энийг эцэг эхчүүд хүүхдүүдэд маш сайн ойлгож дэмжих хэрэгтэй.